2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн түгээмэл тархацтай ашигт батлуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг эдийн засгийн байнгын ороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагч нь усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хэлгэх үндэслэл, байгаль орчинд цөрөг нөлөөлөл үзүүлж байгаа талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлагтай холбоотой харилцааг наривчлан тодорхой зохицуулах шаардлагад үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Болдын уянга усны сан бүхий газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олохгүй байхтай холбоотой зохицуулалт болон хуулийн төслийн орон нутгийн байгуул хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэж байгаа талаарх гомдлыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана гэсэн заалт нь гол мөрний урсас бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл заалттай давхардаж байгаа эсэх талаар улсын их хурлын гишүүн Шинэ баярын бямсран усан сан бүхий газрын хил хязгаарыг хэрхэн тогтоодог, мөн орон нутагт элс хайрга, дайрга олборлохдоо зөвшөөрөл авахгүй ашиглаж байгаа асуудлыг хэрхэн зохицуулах талаар улсын их хурлын гишүүн Чинбатын анар хуулийн төсөл түгээмэл тархацтай гэж заасан бусад ашигт малтмалыг олборлох, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хязгаарлалт үүсэх эсэх, орон нутагт бүрэн бүтээн байгуулалт хийхэд шаардлагатай хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрөл олох асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар улсын их хурлын гишүүн Сэд Дорж нийслэлдэх дархан цаас газрын хил хязгаарт ямар нэг өөрчлөлт орох, тусгай хамгаалтаас гаргах зэрэг эрс дүүсгэх талаар асуулт асууж хариулт авлаа. Мөн улсын их хурлын гишүүн Сэд Дорж ашигт малтмал олборлох, боловсруулах явцад өртөж эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийхтэй холбоотой хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг анхаарах талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөх тухай хуулийн төслийг 65%, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 70% саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслүүдийг улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Соронзон бол гишүүнд баярлалаа.